Өнөөдөр болохоор ч 2 өдөр тийм ээ мягмар гаригийг ангараг гариг маань иргэшээж байдаг. Ангараг гаригийн маань үндсэн өөрийнх нь өнгө болохоор улаан өнгө байгаа. Бидний одоо үндэс хүрдэг иргэшээж байдаг. Үндэс хүрдийг те одоо маш их эрчимжүүлж яадаг ийм гой улаан өнгө байгаа. За анхаарах ёстой жилдэнгүүд маань болохоор бар болон туулаа жилдэнгүүд бид нар одоо бас хөлийнхөө тийм ээ хөлөө анхаарч явахдаа ялангуяа зүүн хөлөө буюу хоёр хөлийнхөө шагааг илүү их анхааруул зүгээр. Буруу гიშгэв, дали гიშгэв одоо гიშгэж байгаа газараа болгоомжтой харж гიშгэх хэрэгтэй. За үндсэн гол ажлуудаа цөмөрөө 14 цагаас өмнө амжуулвал зүгээр гэж харагдаж байна. Ягаад вэ гэхээр одоо энд хараа санжир гариг маань юм удаашрах боломжтой шүү гэдэг энерги холбоосыг одоо сартаагаа үүсгэж байгаа байхгүй юу. Тэр нь 2 цагаас хойш маш их идэвхтэй болох учраас цөмөрөө болж бол 2-оос өмнө гол ажлуудаа амжуулвал бас дээрэм болов гэж бодож байна. За тэгээд дахиад нэг зүйл байгаад энэ анхаарах хэрэгтэй. Юу байна вэ гэхээр одоо хүмүүс маань авийнхаа ингээд асуугаад байгаа шүү дээ. Өнөөдөр ингээд тэг хүслээ бичүүлэх үү, яах вэ гэд. Өнөөдөр хүслээ бичүүл димий гэж зөвлөж байна. Бидний одоо ингээд тэг хүсэж байгаа одоо сэтгэлд байгаа зүйлийг чинь одоо бид нар одоо энэ санжир гарыг маань маш гоё эерэг байхад болгон бичүүл зүгээр гэдэг байхгүй юу? Ядаж л ийм сөрөг холбоос байхгүй байхад. Гэтэл ингээд бидний сэтгэл дотор байгаа, бидний мэдрэмжийн дотор байгаа зүйл ингээд уудын штэ, хясан штэ гэдэг ийм үед цөмөрөө хүслээ бичих димий гэдэг зөвлөгөө өгмөр байна. За дараагийн зөвлөгөө болохоор ч хүмүүс бас ингээд маш их андуурж байгаа өнөөдөр бас нэг энерги мэдээлэл байна. Юу вэ гэхээр одоо энэ ингээд те бидний сургууль гараг маань байгаа байхгүй юу? Бидний харилцааг, бидний мөнгийг, бидний гоо сайхан гэдгийг энергийг хэрэгшээж идэг. Тэгэд энэ энерги маань яагаад одоо Тэнгэрийн ван болон те далааван гарагтгаа ийм гоё одоо энерги холбоос үүсгэсэн байхад ингэж тэгэж болохгүй юм бэ гэдэг асуултад бас ирж байна. Тэгээ би шалтгаан хэлж өгье. Цөмөрөө одоо том хөрөнгө оруулалтыг болгоомжтой оруулах хэрэгтэй. Хууртчв. Хүн ингээд те ямарваа нэгэн хүн юм ярихад ингээд төгс мэд харагдаж магадгүй. Яагаад магадгүй гэдэг нь хэр энэ гоё энергиуд байгаа. Гэхдээ бид нэр заавал анхааралтай байх хэрэгтэй. Яагаад гэхээр биднээс гарц гарах боломжтой гэдэг энэ энергийг энэ дэлхийн ван гарыг минь гаргаж ирчээд байгаа байхгүй юу? Хэдийгээр энд эерэг энерги хараа Тэнгэрийн ван болон одоо далаа вантаа үүсчин ч гэсэн нөгөө суур гарыг маань өөрөө хайрын бурхан харилцаа мөнгөний гоо сайхны энерги чинь дэлхийн ван гарагтайгаа буюу бүгдийг ингээд байсан юм байхгүй болгочтой тэр энергитэйг ингээд одоо гарц гарах боломжтой гэдэг юм холбоосоор үүсчихсэн холбогдчихсон байгаа даа байхгүй. Тэгэхээр цөмөрөө эхний бодлороо, эхний дүгнэлтээр, эхний харцаараа битгий шууд итгээрэй. Юмд нухацтай, ухамсартай, хянуур хандаараа гэдгийг бас ингээд хэлхийг зорилоо. За тэгээд мэдээж хэрэгтэй энд одоо ингээд Тэнгэрийн ван гараг маань одоо холбоос үүсгэсэн байгаа. Одоо сарныхаа өмнө тоо зангилаатай. Тэгээд цөмөрөө ухамсартай, бодолтой амьдарцгаая.